E-accreditation системд та итгэмжлүүлэх хүсэлт илгээхдээ баруун дээд буланд байгаа итгэмжлэлийн хүсэлт нэмэх товчон дээр дарна. Гэтэ та хүсэлтээ илгээхээс өмнө өөрөө тухайн хөтөлбөрөөр ямар нэгэн хүсэлт илгээсэн эсэхийг таас дахин жагсаалтнаас нягтлаарай гэж зөвлөж байна. За хэрвээ өргөдлийн хүсэлт илгээгээгүй байх юм бол итгэмжлэлийн хүсэлт нэмэх товчон дээр дарна. За ингэхдээ өргөдлийн маягт бүглэх зааврыг дарж мэдээлэл харж болно. За мэдээж хөтөлбөр болгон тусдаа өөр заавартай учраас ямар хөтөлбөрөөр үйлчлэг авахыг хүсэж байгаа вэ гэдгээ сонгоод заавартай танилцуулж болох нь байна. За энэхүү хөтөлбөрөөр та анх удаа итгэмжлүүлж байгаа эсгээ шалгана. За хөтөлбөр сонгосны дараа тухайн хөтөлбөрт хавсрах шаардлагатай, дагуулж илгээх шаардлагатай нотлох баримтчгийн жагсаалт гарч ирэх бөгөөд эдгээр мэдээллүүд хэрвээ бэлэн биш, бүрэн биш бол төр зурдаа та энэхүү өргөдлөө хадгалах товч дараад нойрог хэлбэрээр хадгалж болно. Хадгалах товч дарахад хэрвээ зарим нэг мэдээлэл дутуу байх юм бол улаан мэдээллээр харуулж байна. За төрлийн мэдээлэлээ заавал бүглэнө гэж байна. За ингээд эхний ээлжинд та энэхүү өргөдлөө төр хугацаанд нойрог хэлбэрээр хадгалъя гэж үзвэл хадгалах товч дарна. Эргээд буцаад засварлахдаа тухайн өргөдлийн харгалзах засах товчийг дарж болно. Эсвэл тухайн өргөдөл рүү дарж ороод мөн адил засах товчийг дараад засч болох нэ. За тухайн өргөдлийг та бүгэлж дуусаад үүнтэй холбоотой чеклист буюу өөрийгөө үнэлэх хуудсыг бүгэлдэг. За чеклист дээр дарахад одоогоор бол ямар нэгэн мэдээлэл бүглэх учраас хоосон цонх харагдаж байна. Хэрвээ бүглэх бол та засах товч дараад тухайн стандартад харгалзах бүх шалгуур өөрийгөө үнэлэх хуудасны асуултуудад баримтжуулалт болон хэрэгжүүлэлт талаас нь хариулах болно. Тухайн өөрийгөө үнэлэх хуудасын асуултууд маань хэдэн хувийн бүглэлттэй байгаа вэ гэдгийг харахын тулд та өргөдөл зэсэн дээр дарж чеклист гэсэн баган дээр хувь дээр нь одоогийн статуст харах боломжтой байна. Мөн дээр нь дарж шалгуур асуултуудынхаа бүгэлсэн мэдээллүүдтэй танилцаж мөн засах төвч дарж үргэлжлүүлж бүглэж болох нэ. Бүх мэдээллийг бүглэж дуусны дараа илгээх товчийг дарж итгэмжлэлийн байгууллагт өргөдлөө илгээнэ.